Сайн манайхаа дарийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийн бичлэгээр Teachable Lesson цовруулын part 4 буюу сүүлийн хэсгийг нэрчүүд бэлэн болсон байна. Ингээ шууд бичлэгээр рүү орцгоё. Энэ хүншлэгтэй минь хамтран ажиллаж буй Just Brand-тэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин час хийсэн хамт just for a moment. Зөрөг намын дэвшигчийн нөлөөгөөр соллогдсон көчөөл эргээд сургуультай явж зураглалаар 7 дугаар анги маань эхэлдэг. Мэдээж түүнийг ийм хурдан соллогдоо зогсоохгүй бүр эргээд сургуультай явж байгаа нь маш олон хүмүүсийн эсрэг үзэлтэй тулгардаг. Гэхдээ көчөөлийн хувьд гэмтэрэг үлдэх үедээ насан туршаагүй байсан учраас угаасаа бага ял авсан юм байна лээ. Тэгээд дээрэс нь хоригдож байх үедээ ямар ч зөрчилгүй сайн хоригдл байсан учраас түүнийг хамгийн бага ялаар яллаад цолсон байдаг. Тэгээд мэдээж дээрэс нь нөгөө намын дэвшигчийн нөлөөч гэсэн бас байгаа л да. За ингээд гिचэлийг соллогдсон өдөр хуваажийн түнтэй ирж уулзаад элдв юм хийлгүй чимээг үхэн амьдраарай. Чамаг ер нь бол ажиглаж байгаа шүү гэж хэлчихэд явдаг. Тэгсэн гिचэлийн ангид бас нэг хэдэн бүдггүй хүмүүс байх ба түүнийг алуурчин гэдгээр нөтөж дэрлэх гэж үздэг. Гэхдээ гिचэл тэдний хадгалгыг тоохгүй 50 байгаад байсан болохоор тэгсгээд л болчихдог л доо. Гэтэл маргааш нь гिचэл манай эдийн офис дээр нүүрж ирээд ангид нэг хүүхэд дээрлгүүлж байгаа талаар мэдээлэл өгдөг. Манай эдч түүнийг юу сэтэд байна гэж сэжиглэж байсан ч үнэхээр бодтой мэдээлэл байсан учраас түүний мэдээллийн дагуу тэдний сургууль дээр нь ажиллахаар болдог. За энэ дээрлгүүлж магадгүй гих хүүхдийг сонгоо гэдэг бөгөөд Хожин маань сургууль дээр нэрээд ажиллаад үзтэл гаднаасаа бол ямар ч дээрлгүүлсэн шинжгүй зүгээр л юм шиг харагддаг. Багш нараас нь ч гэсэн асуудал тэд ч гэсэн огт дээрлгүүлж байгаа гэж бодохгүй байдаг. За тэгэхээр нь шууд өөртөө нь уулзаад асуудал баг зэрэг сандарч байгаа харагдсан ч өөрөө ч гэсэн би огт дээрлгүүлээгүй та нар андуурж байна гэж хэлдэг. Гэхдээ сонгуугийн хувьд нөгөө хүмүүстэй зодуулж цохиулах ч юм уу тиймэрхүү маягаар бол дээрлэх үлдэггүй нүнэ юм байна лээ. Харин оронд нь тэр нийлдэг хүмүүсийнхээ амьд Wi-Fi нь болдог бөгөөд байнга тэр хүмүүстэй интернеттэй байлгаж утсыг нь зэнэглэж явдгийг нь хувааж ажилласан байдаг. Хэдий тийм ч гэсэн яг цаана нь юу болж байгааг мэдэх гэхлээр өөрөө хэлэхгүй байгаа болохоор энэ удаа гүндээ маань ажиллагаанд оролцохоор болдог. Гэхдээ сурагчийн төр товроод ойртох гэсэн ч тэдний хажууд таньдаг хүнтэйгээ таарлцснаас олж бүтлгүүдэд оронд нь харимыг явуулахаар болдог. Харим чамжилттай тэдэнд ойртож чадах бөгөөд гол толгойлогч болох Чихогийн хоолойг нь холборлож чаддаг. Ингэснээр түүний хоолойг нь ашиглаж байгаад сонгуу руу ярьж ID-ийг нь асуугаад ороод үзтэл угаасаа энэ Чихо түүний ID-г нь байнга ашиглаж мөнгийг нь хүснээрээ өрдөг нь тодорхойлдог. Тэгэд зогсохгүй ID-гаар нь зээл тавьж лөөвөр хүртлээ. Эцэст нь өөрхий сонгуу маань энэ бүх өр төлбөр тарьсан асуудлыг нь ганцаараа л зохицуулах ёстой болдог. Гэхдээ энэ бүх өр төлбөрийг сонгуу өөрөө зохицуулж чадахгүй учраас ээж нь хүссэн үсээгүй л мэднэ. Хамгийн анх ийм асуудал гарах үед уг нь ээжтэй үннээр нь хэлсэн бөгөөд ээж нь Чихогийн ээжтэй нэрж уулзахад нөгөөх нь угаасаа ID-гаар нь ордог юм болохоор утаснаас нь өөрийнхөө дүү рүү том хүний бичлэг явуулж дарамтснаас болоод буруутан болоод дуусдаг. Ингэснээр сонгуугийн ээж юу мөнгө төгрөг нэхэх харин ч эсэргээрээ хүүгийнхээ өмнөөс уучлалт хуваад гарахаас өөр аргагүй болдог. Тэгэд цаашдаа дахиж ингээд ээж мэжтэй хэлэх юм бол би ангийн охтууд руу ч гэсэн явуулаад жившиг болгон шүү гэж зөрдүүлснээс болоод сонгуу маань дахин үг хэлж чадхаа болсон байдаг. Түүнээс хойш ээжтэй хэлсэн ч өнгөрсөн явдлаас болоод ээж нь түүнд итгэхээ болчихсон байдаг. Ингэснэр хөрхий сонгуу яг яхаа мэдэхгүй явж байтал түүн дээр гिचэл ирж уулзах бөгөөд эдгээр ээж чинь өөртөө л чамд итгэхгүй байсан ч боловсролын эрхийг хамгаалах төвд хандаад үзээ. Тэд чамд заавал туслана гэж хэлсний дагуу хамаг үннээ ярихаар болсон байдаг. За тэгээ яг ингээд уулзаад байж байтал гинт багш нь орж ирээд нөгөө Чихо ч сонгууд дээрлгүүлсэн гэж сургуульд гомдол гаргасны дагуу оролдохоор болсон талаар хэлдэг. Сонгууг Хожинтай уулзаж байгааг нь мэдчихээд өөрөө буруутан болохгүй тулд үнтэй өмгөөлөгч энтер хөлсөлж байгаад төрүүлээд гомдол гаргачихсан юм байна лээ. Нэгснэр ямар ч бэлтгэлгүй байсан сонгуу маань нөгөө урлаар нь ороод өөрийгөө мөрж эсэргээрээ бие дээрлгүүлж байсан шít гэж хэлэх гэхлээр ямар ч нотлох баримтгүй учраас яаж чадлах байсаар байгаад буруутан болоод дуусдаг. За тэгээ энэ бүхний дараа сонгуу маань Хожинаас тусламж гоох бөгөөд цагдаа тандаад ч нэмэргүй бүр ээж минь хүртэл надад итгэхгүй байгаа болохоор би үнэхээр яхаа мэдэхгүй байна. Тиймээс надад туслаач гэж гуйдаг. Ингэснээр манай хэд дараагийн төлөвлөгөөндөө шилжих бөгөөд харин маань сурагч болж авраад тэдний сургууль руу норох оролдог. Харин Чихогийн хувьд сонгуутай харьцаа болчихсон учраас дараагийнхаа амьд Wi-Fi-аа хайж эхэлсэн байдаг. Түүнийг нь манай хэд мэдж байгаа болохоор харин маань түүний дараагийн Wi-Fi нь болох оролдог. Ингэснээр тэдний утсыг зэнэглээд өгье гэж аваад вирус суулгаснаар чөлөөтэй өдөртөж чадхаар болдог. За тэг үүнийхээ дараа яг л сонгууд яаж андаж байсан шиг нь утсыг нь дураараа ашиглаж хамаг хаягийг нь эн тэнд блоклуулаад зогсоохгүй бүх мөнгийг нь нүдэн дээр нүрж өгдөг. Гэхдээ тэгэл утсыг нь харим хаагдсан гэдэг нь илтвэсэн болохоор нэх хөдөлгөөн мэдчихдэг бөгөөд маргааш нь түүн дээр ирээд дууралтал манай хүн шууд газар саваад хайчихдаг. Тэгснээ хөдөлгөөн хүүхдүүд ороод ирэх үед харим маань олны нүдэн дээр орлож харлаад л дээрлгүүлж байгаа юм шиг жүжиглэж эхэлдэг.
Ингэснийхээ дараа шууд Жихогийн эсрэг гомдол гаргаад сургуулийн дээрлэхэлтийн хороог хоролдуулахаар алдаг. Тэгснэ тэр хурал дээр нь манай хүн бүр сэтгэл санаагаар унаад өнөө маргаашгүй өөх гэж байгаа юм шиг л дэргэн цэрэнтэртэй орж ирээд л жинхэнэ утгаар нь жүжиж өгдөг. Ингэснээр энэхүү хурал дээр яг өмнө нь сонгууд яаж хандсан шиг нь адилхан аргаар нь ялтай байгуулах бөгөөд эцэст нь энэ бүхнийг бид нар албаар хийсэн гэдгээ хэлдэг. Жихо чамаараа хэрэгэвлэх бөгөөд сонгууг сэтгэл зүй болон мөнгө санхүүгээр нь дэрлэхэж байсныгаа огт дээрлэхэлт гэж боддоггүй. Зодож нүтэйгүүл бол зүгээр гэж боддог л байсан юм байна лээ. Гэхдээ тэгээд эцэст нь манай эдийн алтаар дуусах бөгөөд сонгуугийн нэрийг цэвэрлээд Жиход хариуцлагатаа цороолоо дуустдаг. Үүний дараагаар сайд маань ганцаар аваад байгаа туужиныг дуудах бөгөөд нэлээд модчихсан болохоор нь түүнийг гэртээ авчираад унтуулдаг. Тэгсэн хөөрхий минь гаднаа л зүгээр юм шиг яваад байсан ч дотроо бол байнга л охиноо одож чаналж явдаг байсан нь харагддаг. Харин нөгөө талд бүх юмд ялагдаад дууссан Жихо гिचолд орж уулздаг. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь яг үндэ энэ бүх эргийн ард нь энэ гिचол байсан юм байна лээ. Жихо дөмгөөлөгч аваад дөрвөлж гомдол гарах энтер гэдэг бүх юмыг нь зааж өгсөн хүн нь энэ гिचол байсан байж таардаг. Тэгээ чиний хэлснээр хийсэн ч эцэст нь би боловсролын эрхийг хамгаалах төвийнхэнд ялагдаад миний амьдрал бүрэн сүрчихлээ. Одоо надад үхээр зөөр сонголт бараг л үлдсэнгүй гэж гомдолдог. Тэгсэн гिचол хариуд нь үгүй, харин ч бүх зүйл яг төлөвлөсний дагуу болсон гэж хэлэнгүүтээ Жихог шууд дээврээс түлхчихдэг. Маргааш нь гिचол нөгөө сөрөг намын дэвшигчтэй ирж уулзах бөгөөд түүнд Жихогийн унахаасаа өмнө хэлсэн үг буюу боловсролын эрхийг хамгаалах төвийнхнээс олоод үхээс өөр аргагүй болоо гэсэн үгийг нь дуу харагч дээр бичиж авсныгаа өгдөг. Тэгсэн нөгөөх нь би ямар чамааг ийм юм хийгээд гэж сулсноо эдэргээд л уралдал гिचол түүнд хандан уучлаарай та буруу ойлгоод ах шиг байна. Та намайг сулсан юм биш. Энэ бүхнийг би өөрөө төлөвлөсөн юм шүү дээ гэж хэлдэг. Тэгээ яг үнэндээ хамгийн анх гिचол энэ нэр дэвшигч рүү харгалзагч явуулж өөрийнхөө талаар хэлүүлсэн юм байна лээ. Тэгээ уулзах үедээ өөрт нь хэрэгтэй хүн гэдгээ санамсаргүй мэтэр мэдэгдэж анхаарлыг нь татсан байдаг. Ингэсний ачаар дэвшигч түүнийг хурдан цоллоход нь нөлөөлсөн бөгөөд тэрэнд чинь баярлалаа илэрхийлээд танд энэ бичлэгийг өгж байгаа юм а гэж хэлчихэд яваад өгдөг. Ингэснээр сөрөг намын нэр дэвшигч нөгөө бичлэгийг ашиглан Жихогийн хэрэг дээр тоглолт хийн сайдын эсрэг мэдэгдэл хийж угаар 9 дугаар анги манд дуустдаг. За ингэснээр аваа гайгүй нэр хүндтэй явж байсан товчоо маань Жихогийн хэрэгээс болоод нэлээд эсрэг үзэлтэй тулгарч эхэлдэг. Яг нь Жихогийн хувьд бол арайч үхээгүй юм байна лээ. Гэхдээ комонд орчихсон учраас гिचол түүнийг түлхсэн гэдгийг нь хинч мэдэхгүй. Тиймээс боловсролын эрхийг хамгаалах товчооноос болоод нэг хүүхэд амиа орлох ордлого хийсэн байна л гэж хүмүүс бодож байгаа. За үүний дараагаар Хуваажин шууд гिचолтой очиж уулздаг. Хуваажины хувьд анхнаасаа л энэ гिचолыг сэжгэлсээр л байсан юм байна лээ. Тэгээ энэ удаагийн эргийн ард ч гэсэн түүнийг байгаа гэж хардсан болохоор уулзаж байгаа нь. Гэхдээ яагаад гिचол боловсролын эрхийг хамгаалах төвийн эсрэг ийм юм хийж байгаа юм бол гэсэн чинь энэ гिचол чинь бас нөгөө харт тамхитай холбоотойгоор юм байна лээ. Яг манай Хуваажин түүнийг гадарлаж байгаа ч харамсалтай түүнд ямар ч нотлох баримт байдаггүй л дээ. Тэгээ түүнийг хардаж байгаа талаараа хэлтэл гिचол гинтэл Хуваажины найз зөвхөн талаар яриа эхлүүлж албаар өтөж эхэлдэг. За энэ гिचолын хувьд харт тамхины 8-чин байсан нь үнэхээр хүнэн бөгөөд харт тамхины 8-чин болохоор угаасаа хичээлд явах ямар ч сонирхолгүй байсан ч Хуваажины найз үсгүй буюу багшин түүнийг хичээлдээ суучгаа гэж байнга л түүний араас хөөцөлддөг байж. Тэгсэн нэг л өдөр гिचол энэ сургууль дээр чинь нэрээ баахан хэрэглэгчэд байгаа юм байна штэ гэдгийг анзаараад хичээлдээ явж эхлэхээр шийддэг. Мэдээж сургууль дээрээ нөгөө харт тамхиа зарахын тулд шүү дээ. Гэтэл түүнийг ингээд харт тамхи зарах гэж байгааг нь багш нь санамсаргүй мэдчихдэг бөгөөд цагдаа дэлхийн оронд түүнтэй ярилцаад зөв зам руу залхаар шийддэг. Тэгсэн харамсалтай нь энэ сайхан сэтгэлийнх нь хариуд гिचол түүнийг хэрхэн уухын тулд тутгалж хөнөөсөн байдаг. За тэгээ энэ түүхийг Хуваажинд ярьснаас болоод манай хүн албаар хатгаж байгааг нь мэдсэн ч гэсэн биеэр чадалгүй түүнийг олонний нүдэн дээр цогцохдаг. Тэгснээр угаасаа нэр хүнд нь муудаж байсан боловсролын эрхийг хамгаалах төв Хуваажинаас олоод аргагүй эрхэнд хаагдахаар болдог. Ер нь бол гिचолын төлөвлөгөө нь боловсролын эрхийг хамгаалах товчоог хаалгаж аваад ямар ч цаадгүйгээр ирэх дураараа сургууль дээр харт тамхи зарах л байсан юм байна лээ. Тэгээ одоо түүний хөснээр өөртөө цаад хийх зүйлгүй болсон учраас шууд л гол ажилдаа ордог. Тэгтээ энэ удаа бол зөвхөн сургууль дотроо биш Сөүлийн бүх сургуулиудад зархаар ажиллаж эхэлдэг. Ингэхдээ сурагчдыг ашиглаж борлуулалтаа хийх бөгөөд хүүхдүүдэд зүгээр л гутал зарж байна гэж итгүүлээд харт тамхиныхаа төгөлдийг хийлэгдэг. Хүүхдүүд ч энийг нь мэдэлгүй зүгээр л энгийн гутал мотлохын зарж байна гэж ойлгоод дуртай наргагүй гिचолын дор бөөнөрөө ажиллаж эхэлдэг. Тэгсэн удалгүй хүүхдүүд бүр мөнгөний төлөө хичээлдээ цуухаа болж хүргэлт хийхээр бол арцгааж эхэлдэг. Тэгээ уг нь бол хүүхдүүд нь өөр зүйлд анхаараад хичээлдээ хийхгүй байгааг нь багш нар анзаарсан ч гэсэн яг юу хийгээд байгааг нь огт төсөөлдөггүй. Бас нэрээ энэ хүргэлтийн ажилд манай сонгууч гэсэн орсон бөгөөд баг зэрэг с ิจ гтэй санагдаад байсан болохоор хүргэлтээ задлаад үзтэл өөрөө ч мэдээлгүй харт тамхины хүргэлт хийж байснаа ойлгодог. Дэвгний талаараа шууд Хуваажинд хэлэх гэж оролцсон ч харамсалтай чадалгүй гिचол баригдчихдаг.
За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд нөгөө талд манай эд ч гэсэн Кижолийн эсрэг нотлох баримтнууд цуглуулж эхэлсэн байдаг. Яг үндэ Хожин маань албаар Кижолийг зохиож боловсролын эрхийг хамгаалах төвийг хаалгасан бөгөөд ингэснээр Кижол өөрийгөө яллаа гэж одоо тар тамхи зарах ажлаа эхлүүлнэ гэдгийг нь мэдчихсэн юм байна лээ. Ингэснээр Кижолж бохир ажлаа эхлүүлж манай эд түүнийг баримт нотлогоотой үйлдэл дээр нь барихын тулд албаар энэ бүгдийг төлөвлөсөн байдаг. Тэгээд зогсохгүй бүх багш нарын дунд нууц мэдээлэл хийсэн бөгөөд тэдний тусламжтай Кижолийн тарааж байгаа ард тамхинуудыг хүүхдүүд эргэлхээс өмнө цуглуулж манай эд ч гэсэн үргэлт хийж байгаа хүүхдүүдээс ард тамхинуудыг нь хурааж чадсан байдаг. Ингэснээр хөдөлшгүй нотлох баримттай болж сайд маань буцаад боловсролын эрхийг хамгаалах төвийг ажиллуулж эхлэх бөгөөд одоо манай эдийн хувьд Кижолийг барьж авах л үлдлээ. За тэгээ манай 3 цаг алдалгүй шууд тэр оройноо сургууль руу Кижолийг барихаар хөдлөх бөгөөд тэдний барилж байсан өрөөнд нь яваад ортол аль эдийнэ зогтаачихсан байдаг. Тэгээд зогсохгүй өрөөндөө өрх бэлтчихсэн байх бөгөөд нэг хаалгыг онгойлгоовол хар тамхи цацагдахаар төлөвлөсөн байдаг. Тэгсэн тэрэнд нь харийн маань гүндийг хамгаалж өртөөд тэрд орхноо л манс орчихдаг. Тэгээ яг энэ үеэр Кижол болон түүний хоёр туслах нь зогтоож байгаа нь харагдах бөгөөд гүндээ харийн хоёр туслагыг нь авч үлдээд Хожин маань Кижолийн араас явахаар болдог. Гэхдээ харийн маань масуурчсан болохоор нөгөө хоёрт ялагдаад яг эвгүүтэж байтал гүндээ маань хамаг хүнтэй хайрлаж нандинтай компьютерийнхаа хэрэглэлийг зөөж тулцснаар нөгөө хоёрыг дийлж чаддаг. Харин нөгөө талд Кижолыг хөөжүүлсэн Хожины замд хэдэн хүүхдүүд гарч ир цаад болох бөгөөд мэдээж ойлгомжтой манай хүн ямар ч асуудалгүй зохицуулдаг. За тэгээ цааш явж байгаад Кижолыг олж харах бөгөөд яг барих гэтэл энэ балер санаатай юм чинь манай сонгог барьцаалчихсан байдیں۔ Тэгээ өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх юм бол сонгог шууд ална гэж зүрдүүлж байгаа Хожиныг манд хийтгэд утгалаад авдаг. Яг ингээд эвгүүтэж байхад уг нь харийн гүндээ хоёр маань цонхоор харж байгаа ч мансуурчихсан болохоор яаж чаддаггүй. Тэгсэн гинт гүндээ маань харимыг үнсчихдэг бөгөөд ингэснээр манай хүний хар тамхины нөлөө найруулж тэрд орхноо л ухаанардаг. За тэгэхээр шууд тэр тариудаа сургууль руу явж ороод сонгог барьцаалсан хүүхдийг аюулгүй болгосноор Хожин маань чөлөөтэй хөдөлж чадхаар болдог. За ингэснээр Хожин маань эцэст нэгэм хүснээрээ хуураа гаргах боломжтой болох бөгөөд хамаг уураа алгандаа бөгнүүлж байгаад Кижолыг хэд алгадаад авдаг. Угаасаа энэ Кижолыг зодох юм бол өгчих учраас түүнд бол алгал хангалттай л да. За тэгээ хэд алгацсан биш нөгөөх нь өөлж унжаад амөршөө энтергээд л өстой жинхэнэ утгаараа хайлаа байнд болдог. За ингэснээр Кижолыг буцаад шорон руу явуулах бөгөөд Хожин маань хэд тодглуулсан ч гэсэн азар гайг өнгөрсөн байдаг. Үүний дараагаар сайд маань уг нь аймаар намлаг Кижол дээр очиод л хамаг эргийг нь уушиж өгөө цагдаагийн машин цуулгаад явуулдаг л да. Тэгсний араас нь Хожиныг хотглуулсан гэдгийг мэдэнгүүтээ жинхэнэ төрхөнд гарч ирээд Кижолыг зодох гэж дараад бөө юм болдог. Яг хөө эхэндээ Кижолтой сайдын хувьд уулзсан ч Хожиныг хотглуулсан гэдгийг сонсоод аав хүн гарч ирж байгаа нь байх л та. За ингэснээр эцэст нь бүх зүйл сайнаар дуусах бөгөөд манай хэд ажлаа үргэлжлүүлэн хийж яваагаар кино маань дуусдаг. За нэг иймэрхүү кино байлаа. Тэгээ та хэдийн лайкаар бөмбөгдсөний ачаар хэлсэн үгэндээ хүрэх гээд амрахч цавгүй бичлэгээ хийсээр байгаад эцэст нэг юм дуусгаж чадлаа. Тэгээ одоо дараагийн парт гэж байхгүй юм чинь гээд лайкаа дарахаа болчихгүй үсттэй те. Уг нь ингээд лайкаар бөмбөгдүүлээд байвал бас бичлэг хийх урам зориг гараад л байт юм байна. За тэгээд хурдан шинэ бичлэг үзхийг хүсэх юм бол лайкнуудаа сайн дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.